Байна уу? Байна уу? Багшаа явж гин. Хөөе. Жүүн. Жүүн. Наана юу хийж байгаа юм бэ? Хөөе. Жүүн. Юу хийж байгаа юм бэ? Энэ цэцэг хатаад өгч гэж? Хөөгөө агшаа та худлаа ярьсан те. Яасан гинэ? Энэ цэцгийг харалтаа өчигдөргүй л гоё дэлгэрч байсан цэцэг ингээд хатаад өгчихсэн байна. Мурхны бүтээсэн дэлхий яагаад ийм байгаа юм бэ? Харин л дээ, яагаад гэсэн бол? Бурхны бүтээсэн дэлхий яагаад үхэлтэй тулах болсон юм бол? Яагаад гэсэн гэж? Сайн уу найзуудаа? Сайн байсан биз дээ. Жүүнэ чи бас сайн байсан уу? Жүүн одоо хүртэл ургуур байгаа юм уу да? Хүүхдүүдээ та нар юу гэж бодож байна? Бурхны бүтээсэн дэлхийд яагаад үхэлтэй болсон юм бол? Наадхыг чинь шинжлэх ухаанаар тайлбарлаж өгье. Хүн төрлөختөн нэл хөөгд болон төрөөд багаар өгчдөг. Эдээс 1-2-ороо өгшөрч хамгийн сүүлд нь өгдөг байхгүй юу? Баярлаа. Ухаантай. Гэхдээ яагаад хөшөрдөг гэж? Яагаад хөшөрдгөө? Тэр чинь нөгөө эдээс за байж. Тийм болохоор л илүү арчилгаа шаардлагатай гэдэг бахад. Бозоо мөнгө хөгшөрчийг удаашруулж болдог байхгүй юу? Бос, ирчлээ шүү. Мосоо юмнууд. Чимээгүй. Баатрууд бид чинь үхлээс огтхон жайдаггүй. Хөөх тийм үү? Ямар мундаг юм бэ? Цочлоо штэ. Үхэх шахлаа штэ. Тийм ээ. Харамсалтай нь бид нар бүгдээрээ эцэст нь гарцаагүй үхэн шүү дээ. Үхнэ? Бид нар үгэн гэж ийдэ. Байж. Тийм биш ээ. Бурхан энэ дэлхийг хэрхэн үзэсгэлэнтэйгээр бүтээснийг санаж байгаа биз дээ. Гэхдээ дэлхийн Бурханы бүтээснээс арай өөр байв. Бурхан хүмүүс биднийг бүтээх үед гимгэж байгаагүй. Харин одоо бүгд гимтэй шүү дээ. Бурханы бүтээсэн дэлхий яагаад ийм бохир болсон юм бол? Үнийг бас Библиэс харах хэрэгтэй. Эхлэл ном 2:17. Чи сайн мөнгө мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс идсэн тэр өдөртөө л заашгүй юу? Төргөлөө би хилээд үгүй. Өнөөдөр дэлхийн хүмүүсийг гимнэгтэй болгохын тулд хамгийн агуу зайлс идэж мистер Залмогоо хүссэн байна. Уулзсандаа баяртай байна. За уулзсандаа баяртай байна. Адам бурханд амлсан амлалтыг нь зөрчүүлэхийн тулд агуу зайлс идсэн гэж сонссон. Арай дэндүү магтаал байна. Зөвхөн миний сэтгэн залч биш л дээ. Би зүгээр л багхан санал тавьсан хэрэг. Саналаа. За байж байгаарай. Тэр өдөр цагаагаар маш сайхан цэлмэг өдөр байлаа. Гэхдээ ер нь эдэн цэцэрлэгч байнга цагаагаар тааламжтай байдаг л да. Цагаагаар муухай байсан удаа гэж үгүй. Би чинь муухай зүйл байхгүй байхад хэрхэвч төвчж чаддаггүй нэг шүү дээ. Муухай тааламжгүй зүйлч бас байх хэрэгтэй. Тэр дундаа огт төвчгийн аргагүй зүйл бол Адам, Ева хоёр байсан юм. Бурхантай хит найрсаг байх нь огтхон ч тааламжгүй хэрэг шүү дээ. Юун тийм тааламжгүй гэж? Ева, өнөөдөр улам хөөрхөн болчихж. Үргэлж бурхан бидэнтэй хамт байгаа учраас тэр бурхан бидэнд бүгдийг зөвшөөрж өгсөн шүү дээ. Тийм үү? Үнэхээр бүх зүйлийг гэж үү? Тэгэлгүй яах вэ? Үнэхээр гэж үү? Нэгийг ч орхид дуулаагүй гэж үү? Нэг зүйл байгаа юм байна. Ева, бурхан саймаг мэдүүлэгч модны жимснээс бүйд гэж айлцсанд. Яагаад ч юм баттай итгэлтэй биш байв. Үнэхээр бурхан тэгсэн гэж үү? Тэгсэн гэж үү? Чи өөрөө сонссон уу? Үнхэн гэлсэн үү? Адам тэгж хэлсэн шүү дээ.
Огтгонч гар хурж болохгүй гэсэн. Огт бүхэр гэж юу? Тийм үг хэлээгүй дээ. Бурхан жоохон хэтрүүлэн хэлсэн юм биш үү гэсэн юм. Үхэн гинэ хин үхэн гэж үхэн байтугай бурхантай адил болно гэж хэлээ байлгүй. Үнэн гэж юу? Тийм гэж юу? Үдээж худал байлгүй. Гэхдээ Ева үүнд хууртаж орхив. Бурхантай адил болно гэсэн үгэнд үүний дараа яг үвтэй та нарын мэдэж байгаа тэр түүх шүү дээ. Юу болсон гэж? Тэр Ева сайн мөнгө мэдүүлэгч модны жимснээс идэн. Тэгээд Адамч бас тэр жимснээс идүүлэн. Тэр дараа бурхан гарч ирээд тэднийг Эден цэцэрлэгээс холоос холтгон явуулнаа. Хөөе! Чимээгүй! Ого, чим юу гэнэ? Хортой хэлээр хатгаад өгөх үү? Ёо, хэрвээ зүхтараа. Жүүн ямар байна? Эргэлзээ чинь тайлгдуу. Гим нүгэл хэрхэн дэлхийд бий болсон ойлгосноо? Гэхдээ сайн ойлгохгүй юм уу? Бурхан яагаад сайн мөнгө мэдүүлэгч модны жимсийг бий болгоод гим нүгэл үлдэх болгоч юу? Ямар мундаг асуулт вэ? Өөхөө огш, яагаад гэсэн юм бол? Сайн мөнгө мэдүүлэгч мод хэрвээ байгаагүй байсан бол гим нүгэл хийхгүй гоё яахгүй юу? Тийм юм болов уу? Үгүй болов. Үнийг номлогч багш сайн мэдэж байгаа бах. Багшаа. Бурхан Адам болон Еваг бүтээгээд харахад нийгэн сайхан хэмээн айлцсан. Хамгийн анх Бурхан болон хүн хайрын дотор үргэлж хамт байдаг байсан. Гэтэл нэгэн өдөр Адам болон Ева сайн мөнгө мэдүүлэгч модны жимснээс эзнээс болж Бурхантай харилцаа тасарсан. Гэхдээ Бурхан бидэнд маш их хайртай учраас Есүс Христээр дамжуулан дахин сэргээж өгсөн. Багшаа, баярлаа. Жүүн, яасан бэ? Би сайн мөнгө мэдүүлэгч модны жимсийг идээгүй байтал насан туршдаа гэмтэн шиг амьдрах гэж юу? Хөөе, бачи. Хүүхдүүдээ одоохондоо түүх дуусаагүй байна шүү дээ. Бурхан гим нүглээс болж эдэн цэцэрлэгээс хөөгдсөн чи бидний төлөө өөр арга замыг бэлдэж өгсөн. Тэр нь тэгээд юу юм бэ? Бурхан гэмтэн биднийг аврахын төлөө өөрийн хүүг илгээсэн. Бурханы хүү? Тийм ээ, аврагч Есүс Христийг. Бурхан Есүс Христийг илгээн гэмтэн биднийг аварч өгсөн. Бид Есүс Христээр дамжуулан аврагдах боломжтой юм. Янзтай! Yeah, my Jesus, right on time, the donkey. You are very double humble. This is his story. You gotta get to the Jerusalem. Hit him with a little ghetto gospel. Өдөр амьдрах явцдаа бас дахин өнөж тэгээ улам хүчгүй болж хичнээн ихэр хичээсэн ч санстар болохгүй үнэхээр зүхөрсөн түүний хайраас болж би дахин босож шинэ хувцсыг амслаа түүний хайр oh my love таны хайраас болж түүний хайр oh my love таны хайр үлмөхөө Надад өдөр бүр хүнд байсан гим нүгэл давтсан өөрийнхөө дүрийг олж харсан талан зогсоё гэлээч холдон одох гэсэн зогсоохын аргагүй бохир нүгэл тэнгэгээ цоргоос найдар болох зав метр Есүс миний бохир нүглийг цусаараа цогцолсон 6 зам болсон аврагч эзэн Есүс таны ивэл таны хайр намайг хүчин авсан Есүс Христ таны загалмай миний эсрэг үтсэн хайрын загалмай одоо та над руу ир дахин хатад үли түнэр харахгүй дундаас чи дахин гэрэлтэж одоо хэлж чадах миний сэтгэл дэх хайр бол тэр өрөөлийн замда
дахин нэг игц зогсноо. Есүстэй бол бүгдээрээ тэр замаар алхнаа. Ажижгүй одоо би хацаараа. Oh my Lord, oh my Lord, oh my Lord. Таны хараас болж түүнийхэр oh my Lord, oh my Lord, oh my Lord. Таны түүнийхэр oh my Lord, oh my Lord, oh my Lord. Таны хараас болж түүнийхэр oh my Lord, oh my Lord, oh my Lord. Таны хайрууд мөнхөө. Найзуудаа, өнөөдрийн түүх ямар байсан бэ? Бурханаас бидэнд өгөгдсөн амлалт ямар нандин зүйл болохыг ойлгосноо? Үгийг санан Бурхантай амласан амлалтаа заавал захицгаая. Өнөөдрийн Библийн үг нь чи сайн мөнгө мэдүүлэгч модны жимсээс огт идэж болохгүй. Чи түүнээс эзэн тэр өдөртөл зайлшгүй үхэн. Сайн мөнгө мэдүүлэгч модны жимс гэдэг нь юу хэлж байгаа юм бол? Сайн мөнгө мэдүүлэгч мод уу? Тэрийг би тайлбарлаад өгье. Сайн мөнгө мэдүүлэгч модыг Бурхан Эден цэцэрлэгийн голд ургуулсан юм. Бурхан энэ дэлхийг бүтээгээд энэ дэлхийн эзэн гэдгийг хүндрэлтэнд итгүүлэх амлалтын тэмдэг болгож өг. Гэтэл Адам болон Ева тэр амлалтыг зөрч өгөөд Бурхан болон хүн хоорондын харилцаа таслагдсан. Энэ дэлхийд гэм нүгэл үхэл бий болсон. Бурхантай амласан амлалтаа бид заавал сахих хэрэгтэй ах нь. Тэгэлгүй яах вэ? Заавал сэтгэлдээ санаж байх хэрэгтэй. Бүгдээрээ дуугаар Библийн үгээ цээжилцгээе. Библийн ишлэл цээжлэх цаг. Йоо, өнөөдрийн цэжлэх ишлэл бол Эхлэл 2:17. Сайн мөнгө мэдүүлэгч мод. Эхлэл 2:17. Үй зэ. Эхлэл 2:17. Эхлэл 2:17. За тэгвэл цээжлээд үзгөө. харин чи сайн мөнгө мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс эзэн тэр өдөрт бол зайлшгүй үхэн. Харин чи сайн мөнгө мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс эзэн тэр өдөрт бол зайлшгүй үхэн. Харин чи сайн мөнгө мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс эзэн тэр өдөрт зайлшгүй үхэн. Эхлэл 2:17. Сайн мөнгө мэдүүлэгч мод. Эхлэл 2:17. Үй зэ. Эхлэл 2:17. Эхлэл 2:17. За тэгвэл цээжлээд үзгөө. Харин чи сайн мөнгө мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс эзэн тэр өдөрт бол зайлшгүй үхэн. Харин чи сайн мөнгө мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс эзэн тэр өдөрт бол зайлшгүй үхэн. Харин чи сайн мөнгө мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс эзэн тэр өдөрт бол зайлшгүй үхэн. Харин чи сайн мөнгө мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс эзэн тэр өдөрт бол зайлшгүй үхэн. Харин чи сайн мөнгө мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс эзэн тэр өдөрт бол зайлшгүй үхэн. Харин чи сайн мөнгө мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс эзэн тэр өдөрт бол зайлшгүй үхэн. Бүгдийн цээжилчлээ. Хайртай хүүхдүүдээ, эхэнд Бурхан дэлхийн ертөнцийг үзэгсэлнтэйгээр бүтээсэн. Бурханы бүтээсэн бүтээлүүд дундаас хамгийн хайртай бүтээл байв. Тэр нь гарцаагүй хүн байсан. Бурхан анхны хүн болох Адам болон Еваг бүтээгээд харахад нин сайхан хэмээн айлцсан. Тэгээд Эден цэцэрлэгт амьдрангаа өсөн нэмэгдэж өнөр өтгөн болго хэмээн өрөөж өгсөн. Бурхан тэр газрыг харахтаа үзэгсэлэнтэй хийгээд идэхэд амтлаг жимсний моддыг мөн ургуулж өгч.
цэцэрлэгийн голд амийн мод болон сайн мог мэдүүлэгч модыг байрлуулжээ. Тэгээд бусад бүх зүйлийг идэж болохч тэр сайн мог мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Эдсэн тэр өдөртөө чи зайлшгүй хүн хэмээн айлцсан. Анх Бурхан болон хүн хайрын дотор хамтдаа байсан учраас Бурхан үгээ айлтгад хүн түүнийг сонсож, хүн үгээ хэлэхэд Бурхан түүнд хариулдаг байлаа. Гэхдээ нэг өдөр аимшигтай зүйл болсон. Бурхан болон хүний харилцаанд татаархдаг муу ёрын сүнс могой болон хувирч очиад Еваг сайн мог мэдүүлэгч модны жимснээс идэхийг ятгадаг. Ева Бурханы хэлсэн үгийг санаж байсан хэдий ч тэр өдөр ягаад ч юм өнөөх жимсний мод илүү дур булаам амтлаг харагдаж. Тэгээд Адам болон Ева нүнөөх модны жимснээс идэж орхино. Бурханы үгэнд дуулуургүй байсан Адам, Ева Эден цэцэрлэгээс хөөгдөн. Хүүхдүүдээ Бурханы үгэнд дуулуургүй байх бүх зүйл энэ гарцаагүй гин нүгэл. Бурханы үгэнд дуулуургүй байх бүх зүйл гин нүгэл юм бол ямар зүйлсүүд байх бол худлаа хэлэх, аав ээжийнхээ үгэнд дуулуургүй байх. Хараалын үг хэлэгч бас, хүн алгахч бас, бусдыг үзэн ядах нь гим нүгэл. Сургууль дээрээ найзуудыгаа доогөлж дээрлэх нь ч бас гим нүгэл. Энэ дундаас хамгийн том гим нүгэл нь Бурханы үгэнд итгэхгүй байх нь хэмээн Библиэд бичсэн байдаг. Үүний үр дүнд бид бүхий л гим нүглээсээ болж Бурханаас таслагдаж орхив. Зөвхт Бурхан заавал бидний нүглийг шийтгэх хэрэгтэй байсан ч гэвч Бурхан биднийг хайрладаг учраас биднийг шийдэхийг хүсээгүй. Тэгээд Бурхан өөрийн цорын ганцхүү Есүс Христийг энэ дэлхий рүү илгээсэн. Тэгээд Есүс загалмайд бидний гим нүглийн төлөө цовдлогдсон, бидний бүхий л гим нүглийн төлөө тэнд цовдлогдсон. Есүс булшинд 3 өдрийн дотор дахин амьлж эцэст нь бид мөнхийн улсад орох боломжтой замыг нээж өгсөн. Одоо бид нар Бурхан дээр очих цорын ганц зам бол Есүсээс өөр байхгүй. Энэ дэлхий дээр ирснээр дамжуулан тасарсан байсан Бурхан болон бидний харилцаа дахин сэргсэн юм. Одоо бид Есүс итгэх юм бол гим нүглээс уучлагдсан мөнхийн улс руу орох боломжтой болсон. Гэхдээ муу ёрын сүнс одоо ч гэсэн байгаа учраас биднийг Есүс итгүүлэхгүй байхын тулд саад учруулсаар байгаа. Мөн гим нүгэл үйлдүүлэхээр байнга урагцсаар байдаг. Цуглаандаа явахгүй гэж болно. Аав ээжийнхээ үгийг сонсохгүй байсан ч болно штэ. Тэр найз нь чамайг залхаас махаа чийдсэн үзэн ядж болно. Сонголт нь зөвхөн бидэнд байгаа. Аавч, ээжч бидний өмнөөс юу ч хийж чадахгүй. Хайртай хүүхдүүдээ та бүхэн Есүс Христэд итгэн мөнхийн улс руу явах замыг сонгомоор байна уу? Эсвэл Есүст итгэлгүйгээр мөнхийн байдаг там руу явмаар байна уу? Зөвхөн Есүст итгэн, зөвхөн Есүсийг хайрладаг хүүхдүүд болохыг ерөөж байна.